Өнөөдрийн сонгож авсан журвал Cheese Chicken Katsu гэдэг Япон хоолойгоо. Тэгээ энэ хоолыг би санамсргүй Netflix-ийн Midnight Diner гэдэг Японы шоу үзэж байгаад анх энэ хоолыг хараад сонирхолтой хийгээд үзтэл бүр боцноос л гомдтой болсон. Тэгээ бас та нартай хуваалцсан юм шүү дээ энэ жураг оруулж байгаа юм аа. За хоол маань ерөөд бол дахианы 2 цэж орж байгаа. Энэ хоол маань болохоор яг энэ жураг ихэд 4 өдөрт тохиромжтой байгаа. Дахианы цэж одоо маш нэгэн хавтгай хэрчиж өгöd. За голд нь өөрийн дурын ерөөд бол пиццанд ордог тийм маш хурдан хайлдаг тийм сэрийг сонгож авнаа. Тэгээ би миний тухайд их нь би бол Монгол хамгийн ерөөд илбгүүд моцарелла сэрийг сонгож авсан байгаа. Тэгээ сэрээ дахианыхаа цэжнийхаа голд нь орох хэмжээгээр тохируулж өөрөө тэрэндээ тааруулж хэрчих байгаа. За амтлагын тухайд их юм бол хар перц бол давслорж байгаа. За би бол ер нь бол хоолныхоо өмнө бол хар перцээ ингээд яг нунтаглаад хэргэлдэг. За энэ жирийн нунтаг хар перцээс ялгаа нь юу гэх юм бол бидний дэлгүүрээс судалж авдаг нунтаг юм уутай хар перц болохоор энэ үрлэн яг энэ жинхэнэ хар перцнээс гадлын хальсаар идэх учраас ерөөд бол амтны хувьд нэлээд ялгаатай. Одоо тэгээд бас дараа нь хоолны минь амтан ч гэсэн нэлээд бас зөрүү үзүүлдэг учраас бас хар перцээ бас ингэж нунтгалж хэрглэж ивэл бас хоол маань илүү амттай болно шүү гэж хэлье. Дахианыхаа үзүүрийг одоо нэг талаас нь нөгөө үзүүр хүртэл одоо ингэж чизээ давуулж ороосныхаа дараа хамгийн түрүүнд одоо гурилан дөнгөрүүлэх байгаа. За гурилан дөнгөрүүлснийхаа дараа одоо даав юм цогсон өндгөнд ороож өгöd, өнхрүүлж өгöd. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор сухааранд хийж өгнө. За сухааранд хийж байхдаа бол нэг юм анхаарах хэрэгтэй. Энэ нь болохоор дахианыхаа 2 үзүүр болохоор маш чимхэж одоо баацж ингэж чанга болох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор дараа нь дахиагаа шарж яхад дахианы минь үзүүрээс сэр минь хайлаад одоо гойжод гарчих тийм магадaltaй байгаа шүү. Дахиагаа болохын тухайд гэх юм бол ерөөд бол дахиагаа болдог гэж бас их олноор нь шараад юм. Ер нь 4-5 ширхгээр шаруулах зүгээр. Ихт олноор нь шарж байгаа дахиа минь өөр хүүт учраас тосоо ус их одоо хүүтэн одоо дорой хордох хөргөөд тийм гурил сухараар хийсэн юм болохоор ингээд хүүтэн юм уу одоо тийм бүлэнцэнд орж байгаа тосоо уугаад байдаг учраас тосоог халаагаад цөөхнөр шаруулах зүгээр байгаа шүү. За дахианы цэжний тухайд гэх юм хүмүүс аргуу гэж боддог. Яг ингээд дахианы цэж ингээд бүрээ шарахад бол ерөөдөө хизээч аргуу болдгоо. Хитг шарахгүй бол ерөөдөө маш гоё болдог. Яг тийм хүмүүс ингээд дахианы цэжийг хуурахаар шүүс нь гараад аргуу болдог бол шарж яхад бол яг шүүсээ дотроо хадгалагддээ шүү ер нь бол. За Японд бол ерөөд энэ хоолыг айгүй хөтөө пявтай идчихэж байгаа харагддаг. Тэгээд би бас ганц пяв оролцсон байгаа. За тэгээ ингээ хоол нь бэлэн боллоо. За тэгээд манай хоол таалагдсан бол лайк шеэр хийх мартаа. Баярлалаа.